Яагаад турах гэдэг байлээ ч гэж. Бидээ таарсан бэлэнчлээ гэж болно л. Нөгөө нэг юу шинэ жилээр гинэт турдаг хүмүүсийг ямар засгийнхан гэдэг гэлээ. Харин Засгийнхаа Эрчим тэмцэл. Оо ёо ямар эври би. Гэтэ яалчгүй шинжилгээний турмаар санагддсан ба тий. Орой доо. Орхоос гэж байгаа чамаа. Та 10 гээд тоолдог үстэй. За юм ярих уу. Нээлж ойлгох уу? Чимбаха та бид гурыг тураагаад өгөхгүй юу? Чимбаг дагаж гүүл нэр турах уу? Чимбах ч мөрний хэсэг амар өвчмөнтэй фитнес хэрэгжүүлсэн шүү дээ. Одоо дөрүүлэл яаж торох уу гэх. Нийлцэнтэй харин яах вэ? Бүгдэнд нь өдрийн минь юу яа entertainment хөвөн чихэр нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Алцхан ч хэлдэг нэвтрүүлгээ. За Хамдаа ирсэн. тэрний хамтран ашиглаж яцсан. За эхлээс номноор хамдаа хийжлээ. Нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн мөр зориулсан. Джемсон Канадын алдарт витамины брэнд. Өдөр ажиллаж байгаа. Би ингээд эхнээс нь ууцсан байна. Цааш нь. Нөгөө нэг энэ магнын айгуу гоё болохоор ингээд ийм уудаг биш зүгээр ингээд нэг юм нөгөө нэг юм мерзэн чихэр иддэг болохоор амар хурдан дуусчлаа тий. Нөгөө юу ч дуусна. Манайхаа эзэрээ дуусчдаг. Идэх зүг байсан. Зүг штэ. Идэхгүй юм уу? Иднэвтэй. Идэх Идсэн шүү дээ. Тийм үү. Идэх зүг штэ. Ингээд дууссан л л да. Харин тий чи идээд байгаа юм уу? Идчихлээ. За. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм. За өнөөдөр гурлаа ямар сэдвээр ярилцах вэ гэхээр одоо 12 сар боллоо заяа. 12 сар, за 11 сарын сүүл гээд за бүсгүйчүүд гэлтгүү эрчүүдийн хувьд нэг юм оргил сэдв гарч ирдэг ээ. Фитнесүүд ачаалаад илгээ болж эхэлж байгаа. Дахиад юмах гадар олдгоо болж эхэлнэ. Тэгэхээр яах вэ гэхээр яаж турах вэ? Хурдхан шиг те гэдэг сэдвээр ярилцсан. Бидний хувьд бол ямар нэгэн байдлаар маш олон аргаар туршсан байна. Би өстэй яг амар амьдралтай юм эрүүл аргаар 8 кг турж үзсэн шүү дээ. Тэр нь болохоор манайх ч одоо нөгөө нэг яг аав жиргэл даргунд идэг штэ. Тэгээд хуучин ажил дөлгөөнөртөө дүүсэн да. Би нөрөө хооронд өглөөрөө алхдаг заяа. Зүрээ ингээм амар эрт гараад ингээ алхацдаг. Тэгээ ингээд алхахаар хамгийн гол нь юу ч бодогддгүй байхгүй. Хүмүүс ч нэг юм бодоод алхахдаг гэдэг штэ. Би бол юу ч боддоггүй байхгүй. Ерөөс юу ч бодохгүй заяа. Тэгээ тогтсон нэг юм энэ хүүхэн тийм хүмүүс тийм ч бодохгүй заяа. Зүгээр л ингээд алхаал гэдэг. Яг тэр хугацаанд би зүгээр нэг л юм бодож байгаа. Би турандаа, би турж ин да гэд ингээд боддог. Би дотроо ингээд ганц бодгийн би турандаа, турж ин да гэд нэг удаа ингээд бясалгал хийж явж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ цалин арай дээшлэнгүүт дугуй авч байгаа байхгүй. За энэ хоёрынхоо хооронд дуугаар явж байгаа заяа. Дуугаар ингээд амар ингээд нэг хурдан алхас арай хурдан байгаа юм шиг. Ингэж явсаар байгаад оройноо би дуугаар жийж ирж алхаж хурж ирчээд уртлын дээр даргууны талбай тойрж гүйдэг гэсэн за. Тэгээд зарим оройноо хурж ирж дээсээр өсөрдөг байсан. Чи одоо тэгээ хідэн настай да ингэхүү. Надад хэдэн жилийн өмнө мэрэг болсон шүү дээ. 24 настай юм уу? 5 жилийн өмнө. Тийм 5 жилийн өмнө. Тэгээд амар их хүчтэй байгаа даа. Яг харин тий. Витамин нэмэлт юм хэрэглэхгүй шүү дээ. Тийм нэмэлт юм авах мөнгө авахгүй юм чи яах юм. Тэгэл ээж Байгалийн аргаараа. Тийм байгалийн аргаараа гэж үзэл. Тэгэл ээж хуушур хийцээ одоо ядарчна ганц хуушур байр маяг хөнгөц. Үгүй би зоригтой гэж. Тэгсээр байгаа би яг чанцаагийн нүдэн дээр 8 кг турж үзсэн чинь үгүй чамаас бүр юу ч үлдэхээ байлаа гэдэг. Тэгээ тэр үед плаж өмсгч сайхан гоё л байд юм л. Гэтэ одоо ингээд одоо нэг тийм амар турын мөр гэсэн бодлоо шүү дээ. Надад юм байхгүй байгаа. Мэдгүй тэр үед л асар том зоригтой байсан юм шиг байна. Тэгээ турсан. Чиний хамгийн дээд жин 73 73 орчиж байсан уу? тий. Хамгийн доотлын хэмжээ нэг 62. 73-аас гайбас гайгүй юм байна хэлбэлцэн. Тий. Хэлбэлцэн гайгүй. Тэгээд нормал жин ерөөсөө 65-аас 66. Одоо би 65-аас 66-аар барьсан. Чи барьсан тий. 8 ил. Дээд тал. Дээд. За цагийгүүд чи хасчихсан. Хоолны дийлмээр л хасж байсан шүү дээ. Тенс тоглож хасж байсан. Тенс. Тий. Би нүр радиод байхад нэг хэсэг айгүй нэг дайжгүй гайгүй нэг 60 дийлдээ турхаа байсан шүү дээ тий. Тэр чинь тий цагтаа тий. Чи тэгтээ айгүй турхаа орж ирсэн тий. Гүү. Турхаа биш бүдүү орж ирээд тэгээд турсан. Аим Тийм. Тий. Би ч нөгөө нэг ингээд тий. Тэр яг адилхан. Эцэг эвдэж хоёр бандгаар хоёр мөрч. Би бүр ингээд төрхтөө байж тий 96 кг-аас.
96 болж төрөөд тэгээд төрсний дараа тэр нөгөө хаван маун буугаад 84 рүү ороод 84-өөс радиод орж ирэхдээ 10 дийл гас нэг 75 авт орж ирсэн баг. Тэгээ 75 ч айгүй өндөр чинь шүү дээ. Тэгээ 75-аас радиод орж ирээд ингээ өглөөр ингээ нөгөө нэг гэр ажлын хооронд алхаж малхаад за ер нь ингээ амар гой хүүхнүүд донд ажиллаад байна гэж жоохон турын мурыг гэж бодоод тэгээ хоолн дээр анхаарад тэгээд манайх дээр нөгөө юуны хуучин ажлын газар ч нөгөө ширээн тестэд өгсөн шүү дээ. Ширээн тест бүр амар нөлөөсөн. Би өдөр болгон тест тоглодог байсан. Анжаарах дээр хоолоо идчихэл нэг цаг тоглоно. Тэгээд сүүл рүүгээ нөгөө тоглоо сурчингуудаа бас нөгөө найз нөхдөг ойрон цагаар тест тоглоно. Тэгээ өдөр болгон тест тоглоод исэн чи би бүр 75-аас турсараад 68 руу тоглоо ил хайцсан байсан. Тэгээ буцаад нөгөө хөдөлгөөн хийгээ болоод тестний ширээг ажлаас ингээл аваад хураагаад тэгээд би буцаад харгалцсан. Харгалсан тестний чирээ бороотой. Амьдэрч идэг байсан байхгүй юу? Тий. Хүсдэг зурлаад идчихсэн тий. Тэгээд эфирт орохынхаа өмнө тест тоглолцоод тэгээд нүрээс яхаа угаачаад нүрээ бодчаад эфирт ордог гэсэн шүү дээ. Амар хөлөрдөг айгүйх тийм айгуу турхайсны 68 67 болоо байсан юм уу? Чи хамгийн дээдлээ за төрхийн хаалт ирээдтэй. За тэгээд доош ер нь бол 10 жил мэлтэй ер нь. Ер нь жоохон ясархаг юм том биетэй байсан шүү. Тийм нэг 64 мөрөвл байдаг гэсэн баха. Оюутан бах та. Оюутан бахтаа бол жоохон турхай байсан. 63 мөрөв. Миний нөгөө оюутан байхад яг ингээл нэг юм хит хитэ ажил зэрэг хийгээл тэгэл ингээл хичээл ингэж явдаг. Энэ үед бол нэг 62 за бүр амар турж мөрсөн нэг 59 өсрөөл орж исэн баг. Тэгээ тэр үеийн турхаа зураг харахаар амар гой санагддаг юм блэ. Амигт би та нарын нүдэн дээр орой 12 хил хаяа үзтээ. Тэгсэн шүү дээ. Тийм. Кето тий. Кето. Би нэг юуны хоолны дэглэм бүр өмнө нь ерөөсөө барьж үзээгүй юм байна. Тэгээд ажилд орохдоо болохоор би хідээлт орсон хэрэг 78 бараг 80 та орсон байхгүй. Тийм нилээ. Бид нар хоёулаа юу нэг жинтэй орсон. Тэгээ нөгөө нэг юм хэрхэн үчин таран бахаар бүр том харагддаг. Тэгээ миний юм хацар мацар чинь булцгаар байсан шүү дээ. Яг юм чигсэн юм шиг. Тэгээд 80-аасаа буугаад нэг 75 хавцаа яг тэндээ ингэж ингэ барьсан байсан. Би нэг турын мөр гэж нэсвэртэй боддгоо юм оролцож хийдэггүй. Тэгээд байжсэн чинь 75 дээрээ байж хагаад яалаа да нэг шинэ жилэл бодол одоо яг үдээсэн юм бэ. Угаасаа шинэ жил шүү дээ. Тий. 11 сард бид орсон шүү дээ. Шинэ жил болох гал тэгээд тэр кетод би санаатаа ороогүй заяа. Манай дүү турах гад. Тэгээ нөө кето сет ингээд авцсан байсан байхгүй. Тэр чинь уул нь аюу амар ингээд гэрийн гадаа авчраад ингээд авчраад хийчихсэн юм лээ. Тэнгүүд нөө хүн хоолоо авахын тулд би ч нөгөө нэг орой очивол нэг өглөө эрт босмосгүй вэ штэ тий. Нөгөө хаалх нүдэнгүүд нь хоолоо авахын тулд эрт босдог болж байгаа. Эрт босоороо өглөөнийхөө цаг заавал ууц сурж байгаа заяа. Өглөөний цагийг нэг марцсан штэ. Огт бодог гэсэн. Тэгээд ууц сурж байгаа. Тэгсэн чинь маньхүү эхлүүлээд нэг сарын сет жил авчихсан. Эхлүүлэнгүүтээ хайчдаг байхгүй. Йоо яста энэ чи идэж ууж чадахгүй би турж өгөх гэдэг. Тэгээ мөнгө нь бодогдоод бол гэдэг чи үнэтэй. Хайр үнэтэй шүү дээ. Тэгээд 28 мангийнхаа нэг сая гарan барамжлаа тий. Тэгэхээр за чи идэхгүй бол би идчихээ. Тэгээ өглөө босоод нь цай маягийн ус таалагч юм уу? Болж ингэ. Тэгээд би тэрийг ууж эхлээд идэж ууж эхлээд тэгээд 28 манг би яг 12 хил цэвэр хийсэн баг. Яг нүднээр турсан шүү дээ. Амар химх турсан шүү дээ. Тэгээд тураад яасан чинь 64 дээр очсон. Тэгээд 64 дээр байж байгаад 64-өө их бараг жил барьсан шүү дээ байжсэн. 64-өө барьж агаад 68 болоод одоо 75. Суучлаа. Одоо нөгөө бодож санах юмгүй сайхан байж лээ шүү дээ. Хамгийн дээд жин нь болохоор би шүү дээ. Төрөхтэй би тэгж амар жин нэмдгүй. Төрсний дараа бас гайгүй заяа. Тэгээд төрснийхээ дараа хүүхэд ойндоо хүрэхээр би дил бүсэрдэг. Бүр хойлон дээр тэгсэн шүү. Тийм. Тий, аюу сонио. Ямар сонио? Мэдгүй. Юунаас болж ин тэр одоо? Мэдгүй. Тэгээд төрсний дараа болохоор би одоо ингэ зураг муудаа харах тухайн юмудаа ингэ харахад зөв нэг гиз ялч өгөхгүй байгаа юм. Гэхдээ ерөөсө таргалж сүйд болдоггүй. Тэгээ нөгөө хүүхэд сайн хүүхдэг, хүүхэн сайн суурдаг болооч тэр юм уу? Хүүлээд ахаар тэгдэг ч юм уу. Тэгээд нөгөө хүүхэд ойндоо хүрчингүүд нь би нацгаарчдаг гэж магадгүй. Хаста хамаа намгүй идэж уугаал ингээл. Тэгэл хүүхэд яг ойнд хүрэхээр би яг гахав. Ингэж хицэн хаваад. Тэгээ хамгийн дээд нь би яг 90 хүрч. 90 хүрээд их ирж хүн яад юм бэлээ штэ. Өөрөө нөгөө 90 хүрчээр чинь жиндээ тааруулаад ингээл нөгөө хувцснаадаа өмсөөл тий. Тэгэл нүр хамаа бодоол ингэчээр. Тэгээ нөгөө толгой жижигхэн нүр жижигхэн байгаад тахаар өөрөө гэж тоодгүй юм бэлээ. Тий. 90 хүрсэн гэдгийг хүн зөвшөөрдөггүй. Би таргандаа гэж огт бодогддог юм бэлээ. Тэгээ яаж яхад нь хаамигийн би энэ хүлэн аягаа нарийнхан бохгүй юу? Тэгээд тийм хүлэн таргалгүй, гуйн таргалгүй шилбэн нарийнхан өөрөө 35 6 өмсдөг амар жижигхэн. Тэгээ ингээд эвтэйг энэ аваал ингээд эвтэйг зогсуулчих юм бол доошоо туг турах аахгүй юу? Ингэчүүл зүгээр. Би таргалахаар
болохоор амар тийм цээжнээсээ дээшээ ингэ тасна. Бис ямарч найдваргүй штэ. Би ч гэсэн тэгдэг штэ шууд ингээ газар ингээл тэгэл давхрын суугаад ингээд хэлдэг. Мөм ширээн дээр тавигдаад хэлдэг штэ. Мөн бол яг гэдэг те. Тэр турангууд хамгийн амар гутардаг юм чинь мөн бүх сахалч юм. Бэсэндээ хайжиж бол юм. Бид нар анх ажилд орчоод би хэлдэг. Та нар миний хөхийг харсан уу? Миний хөх ингээд ширээн дээр тавигдсан гэсэн чи нэрээ тавигдсан юм штэ. Ийм томхтой байлаа штэ. Байсан тэр чинь амар алгуулчтай юм билээ. Тэгээд тэр чинь хүн өөрийгөө тэгэж амар өндөр жимэнтэй байгаа гэж юусоо тоодогч хүн байлээ, ичдэгч хүн байлээ. Яваа л байдаг. Хүн ханахоо гэж хэлж байгаа штэ мэдээж хэрэгтэй. Тураач, мураач гэл ингээд хэлж яхад нь нөгөө толондоо ингээд харахаар юу гэрийн толь гэдэг ч юм уу толь тараад дасчдсан юм байлээ штэ. Хүн өөрийгөө байн гарсаар агаад болчихсон юм зүгээр л гэсээр агаад дэлбэрт юм байлээ. Турах олон аргыг турсан. Тэрнээс өмнө хамтран ирчээ хэлж үзье. Тэгээ пэлц аргууд яа. За яраа. За. Канадын алдар Jameson брэнд, витамины Jameson брэнд бидэртэй хамтарч ажиллаад одоо 3 дахь сарынхаа нөрөг үзэж байна. Тэгээд эднийхтэй маш олон төрлийн витаминууд байдаг. Ер нь бол нэмэлт одоо бүтээгдэхүүнүүд гэсэн. Тэгээд та бүгдээ өөртөө тэгээд нөхөртөө гэх мэтчлэн бүх одоо гэр бүлийн гишүүн бүртгээд одоо ээж автайгаа амьдардаг хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ, тий. Тэгэхээр бүгдээрээ одоо үүдээ омега 1 ширхгийг одоо нэг хайрцаг аваад тавихад бол гэр бүлээрээ ууж дуусгаад дараа дахиад нэг хайрцаг 100 ширхэгтэй. За тэгээд одоо энэ эрчүүд ялангуяа ханиад том хурдан төр тусаад идэх нь одоо тестостерон багасантай холбоотой байдаг гэж байна. Тэгэхээр одоо дархлаач нь муудаад байвал бас тестостероныхаа хэмжээг нэмээд үзвэл бас дархлаа сайжрахтэй. Дээрээс нь бас тэр чинь бэлгийн үйл ажиллагаанаас сайдаар нөлөөлж байгаа шүү дээ. Дээрээс нь эршүүд харагдах гэх мэтчлээ. За тэгээд пренатал гэдэг жирэмсэн болохоо төлөвлөж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд зориулсан витамин байна. За тэгээд арсны асуудалтай хүмүүс зориулсан одоо скин витамин байна. Гэх мэтчлэн та өөрт хэрэгцээтэй бүх витаминуудыг Монгол ММК-ийн бүх салбаруудаас болон бусад эмийн сангуудаас судалж авах боломжтой. За тэгээд Jameson брэнд биднийтэй хамтарч ажиллаж байгаа. Би Jameson брэндээ баярлалаа. Баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За одоо юм заяа. Хэрглэжсэн турах гад бүр чамд үнэхээр тохирдгоо нэг вилц аргуудаа яриад. Эл карнитийн нэр нь заваа юм бэ? Хэрэгэлсэн шүү. Хэрэгэлсэн. Нэг хэсэг гэхдээ амар тулсан шүү. Одоо болж ирсэн шүү дээ. Одоо тийм намайг 21 мэгтэй. Тий, бидний 21 22 таа байх тий. Ингэж тэгээд нэг ногоон хайрцагтай юм гараа. Тэгээ би нөгөө урагшаа нөгөө нэг октодыг бүжиглэхгээл ингээл явдаг штэ тий. За буруугаар ойлгоод хүмүүсийг буруугаар бүжиглэхгээл явдаг шүү яг үнтэй. Тэр нэг Монгол хувцас өмцөө хүмүүсийг бүжиглэхэд тэгсэн чинь наавд харган байна гээд нөгөө октод чинь ингээд 60-аас доош килограмтай би чинь тэгээд тэнд би 63-тай би тархан байгаа байхгүй. 63 кг-тай би. Тэр нөгөө 50-ийн хооронд ялгаа байхгүй. Тэгээд энэ чинь нөгөө толгой томтой хацар томтой хүн чинь яаж турс хацар байхгүй болдгоо болохоор ингээд тэндээс ингээд том харагдаад өө чи уг нь бол ингээд эвсэлтэй тэгтээ ингээд айгу тархан байна гэдэг төлгөө хамгийн гол дарах юм байна гэсэн эл карнитэй нугаад хоолоо хатаад орой морой шүн болсон цангаад идэх тий. Тэр ч юусаа бид байгаа хамаа шингэний хүчт юм биш шүү дээ. Яатраар нөгөө хэлж шүү тэр нэг бүсээ чи. Тэгээ тэр үед нөгөө урд яг Монголын цагаасаар солиорч наадам болж таарад нөгөө төл жоо ширгэмшир хийдтэй юу өнрийг авч чаддгүй ингээд гэл хөгөөцөө. Тэгсээр ягаад дахиад 5 кг туучсан. Тэгэд хамгийн гол нь ууха болоод буцаал 10 кг. Тэгдэг буцаад бүр яг нэг тэр чинь бид байгаа хамаг шингэнийг ингээ хөөчөөд тэгээ ингээ барьж хагаад уухай болчингууд нөгөө нэг шингэн ингэж нөгөө зохицуулж байгаа юм чи байхгүй болгоод буцаад нөгөө нэг хоорондын завсарч амар их шингэн орж ирээд тэр дэлби явж байгаа байхгүй. Тийм билээ. Тэгээ тэр чинь эл карантин чинь ганцхан эл карантин биш тухайд бас нэг гиз сэвлэг чавхтай амзардаг гэсэн шүү дээ. Тийм. Ногоон чавгаад өгөөсэй. Ногоон чавгаыг нь юу зардаг гэсэн гэхэлэр би нөгөө нэг Гранд Плазад ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд тэр чинь яг ингээ Монголд тухайд анх орж ирж байхдаа 3 салбартай байдаг гэсэн. Макс Молл нэг Гранд Плазад нэг нь хаанч хилээд 3 салбартай. Тий. Тэгэнгүүт Гранд Плазад дээр зардаг тэр манай яг хажуудлын их чи лангу юу ерөөсөө л ингээл тасрахгүй зав эл карантин чавга гэд тэгээд эл карантинаас илүү чавга нь хурдан дуусчдаг. Чавгыг ингээд идэнгүүт нөгөө амар их гүйлгдэв юм байл та. Тэгэл гүйлгээл араас нь эл карантин явахаар ерөөсөө 7 хоног асуудалгүй 2-3 кг гэхэр чи хөөхнөж амар шуурч амжаа. Тэгээ би манай их тухайн үед чинь 60,000-аар зарагддаг болоо та. Нэг юм зүгээр нэг 10 ширхэн 60,000 штэ. Тэгээд намайг чи яг 58,000 гарч илүү. Тий тэгээд ахгүй юу гэ. Тэгээ би нэг хэрглэж үзчихсэн. Ёо амар хоолох та лам цангаал нэг шал хэрэггүй шахаа юм. Тэгээ ингээд сүултээ ингээд
зүгээр л ингэ шээгээл. Юу ч гарахгүй. Өглөө бос шиг л өдөр шээгээл. Юу наа чи удаа шээгээд усуугаа шээгээд байгаа юм чи. Ус тэр чинь амар хортойсэн бохоо. Тэгээ нөгөө хитрхи нөгөө усуугаад харж ирж бие дагуулгадж байгаа хамаг микроэлементүүд гараа авчиж байгаа ч чаас. Тэгээд ятэр макрог мэдэхгүй ба. За тэгээд тэгсэн чи дуусч байгаа заяа. Тэнд дууссан байхгүй. Тэгсэн чи буцаад ингэ таргалах гад ингэ хөөгд өндөө шууд усаа авангүйж байгаа шиг. Ингээд хүү юм гэж буцаад таргалаад штэ гэдгсэн чи нэг юм табоо тэр үед л табоо л гэсэн юм шиг байна. Тэр нэг юу өвөр Монгол ирч би чам ийм захиалаад үгээгээд бид нар амар зоригтой гац юу ч юм уу үгүй талтарж идэг одоо ивэл яах юм харин өгчүүл яах юм. Тэгээд тэгсэн ээж мэдээс асуусан баг мангар тоглоход нөөтг нь уусч. Нөөтнөөс ил гамцаад бүр ингээд хорчоо. Ой хаврицаа. Арай нэг унтаж чадахгүй заа дүрх ингээд илсээд. Юу ингээд тэгэн штт. Боссоогоо гээд усуучаад ингээд буцаал ингээд амар толгой дотор янз бүрийн мэргэлдэл ингээд нэг л юм баг ингээд хонь ингээд гүйлтэд байгаа байхгүй. Ингээд нөгөө тамирдуулаад тэгээ ингээд буцаал ингээд тэгэл өөдгөө байлаа цам балиста бутггүй ингээд болсон ш. Тэгээд буцаад ерөөд баг ирсэн дээ Монголд. Энэ өстө миний фейлсэн нэ. Миний болохоор юу байсан ш. Надад ч ууж үзэж үзсэн. Гэтэ би удаагүй. Яасан гэдгсэн чинь үеэлийг 20-нд очдог байхгүй. Тэгээ 20-нд очих гэсэн чинь одоо тэр зурганд байгаа гүсрийн байгаа би. Манай нөгөө хин нэмээ бас нэг ой харцаа. Тэгээд тэгэхээр ойлгомжтой би ямар ахгүй дэлбэрсэн. Плажных нь арийнхын цахилгаан багтаа үрээгүй зөө. Гэт язаацсан. Яана. Хамгийн том плаж надад өгсөн. Ядчаад нэг юм гахаа яхан болооч заяа. Гахаа яхан пластиктай болооч. Ингээл бод. Гигэл бод гэж бод. Пластиктай юм яаж харагдуулдаггүй нэг гахаа шиг харагдав. Бүр ингээд жин мэддэг байхгүй тийм нэг гэрэл мөрөл байгаа. Тэгээ яаж тэр нь ягаан өнгөтэй. За тэгээд ингээд хормын гэрч оол гээл. Тэгээ гэрч болохгүй очлоо л та. Тэгээ очиод ингэ байжсэн чинь нөгөө хувцаа ингэ сольт мэлж өмсдөг штэ. Тэгээ өмсгсөн чинь харийн цахилгаан хөрөхгүй ингэ татчихсан. Зад татчихж байгаа байхгүй. Манай хоёр үеэл надтай нийлээд 2 3 үеэл ингэ гэрч болдог байхгүй. Тэгээ задарсан. Тэгээ нөгөө талаа арай гэж нэг үсмсээр ингэсэн нөгөө ингэ задарсан ингэ урагшаа хуунжаад орос гүсрэл юм явж байгаа штэ. Тэгт чинь 100 утас мөц байхгүй. Тэгээ чинь тэр хоёр амар тухархаа байдаг байхгүй. Тэгэл яасан гэдгсэн чинь чи бүр арай намайг бүр ингэж яг гэдлэлтэй нөгөө арахгүй ш тэр плажийг ингэж байгаа задтаа ажиж байгаа арай чи туралтай гэдэг. Өдөөд байгаа нэг яа турах юм гэсэн чи эл карнет ингэж ямарсан ш. Ингэж нэгэндээ гайвалдаг байхгүй юу? Гарсан штэ. Та битээр харалдаг гэсэн. Нэрэл турахаа хоёр юм байгаа байхгүй юу? Ичдөө хоёр байхгүй юу? Төрсөн ичдөө. Харалтаа тэрийг уугаад тураач те. Таймер хурдан турна штэ гэхээр л. Энэ юм уу суугаад тэр имбэртэл гүний заан штэ. Тэгээ аваад уулаа. Уугаад нэг 2 хонсноо яасан. Ам цангаад тэг ингээд ус уусан ч ам цангаад уугаа дээрээ цангаа тарихгүйсэн. Тэр надад юусад таалагдахгүй нэг тийм балиар санагдаад тэгээ гинт бодохгүй. Өөрийнхөө хиндэж таалагдах гэж цовоож идэх юм гэж бодоод тэгээ хайжсэн аахгүй. Тэгээд тэрийг ч юм ууж үзсэн. Гэтэ би азар тавьж олон хоног юусоо уугаагүй. Тэгээд дараагийн фейл царга болохоор нэг спин биш. Дууж игээд Тэр амар бах та. Мияга зулгаасан шүү дээ. Гэхдээ хассан уу? Хасаагүй. Өөхөө тий. 64 кг-тай би тэнд ямар баялаар юм бэ гэж бодож байгаа чи. Гэхдээ ч амар идэм билээ шүү. Үгүй амар идэм билээ. Нэг хоёр уушаа хаашаа гэж алд юм билээ те. Яг нөгөө 11 тахгүй юу? Нүүцэн л та. Яг 11 гэрээ хажууд 2 алхаар авах газар спидийг нээгдлээ шинээр. Тэгээ нэг дэлхийн өдөр дугуй нөгөө суур ундаг нөгөө суур нааш те. Тэгээ ингээ унаад багшаагаа орж харж байгаа байхгүй. Хүн чинь энэ өсч орохоор өсч нэ хардаг гэж те. Багшаа чинь бана багш надаас бүдүүн байна. Тэгээд тий надаас бүдүүн. Тэгсэн чинь нөгөө нэг төрөө дутаагүйч гэлөө. Энэ дамт ямарс нэг шалтгаантай л байсан. Тэгээ ингээ багшаагаа л хараад байгаа байхгүй. Тэгээ ингээ харж байгаа за да энэ хүн чинь нэг дугуун дээр жиггүй дээ ухааны бодсч юу вэ тэнд чинь нөгөө багш гэдэг утгаараа зөв өсчихэж байна. Тэгээд ингэсэн чинь нурууны бэртэл би чинь нөгөө нэг баяа төрүүлэлттэй нуруунд бэртэл авцсан. Тэгээд болдгоо юм байна. Ингээд нөгөө тонгоолгоод ингээд отоолгоод ингэж босгож ингээд идэм байлээ шүү дээ. Тэгээ ингээ авиж багш ирээд нуруунд дээр дараад яг ингэсэн чинь орилоод явсан юм байна. Йоо нуруунда бэртэлтэй юм миний хэлээч. Тэгээ нөгөө дарчаад ингэх хооронд нөгөө дууныхаа дөрөөг алдчихж байгаа байхгүй. Нөгөө жилдээ хөл орооцолтоод хөлөндөө амар их нөгөө хөхрөх няцуулаад тэгээ болсон шүү дээ. Тэгээ тэндээсээ ч нүүцсэн. Тэгээ болсон. Харин кикбоксер явж байгаад бол турсан. Тэр чинь хоббитой юм аяж байгаа болохоор хүн чинь амар юу гэдэг юм бэл. Ингээд чангардаг. Би амар чангардаг гэх юм уу. Илүү төөхнөдөө хасаад чангарсан. Өөр тур харгаа нөгөө кофе ууж үзсэн. Кофе мэдгүй надад бол тэгж нөлөөлөхгүй.
Кофест кофе шиг кофе шиг л байсан. Би ч кофе уудаггүй шүү дээ. Тэгээ ядчихад нөгөө нэг тэр кофеин одоо нэр усан гэлээд авах болж байгаа кофе л дээ. Тэгээд бас л нөгөө хүмүүс их хуурганд л явж байгаа ш. За ямиг яаж мэдхгүйгээд өглөө босоод нөгөөтэй утгаж уучаад. Тэг ингээ уухаар чихэртэй кофе юм. Бүр айгүй нялан юм чихэртэй. Тэгээ уучаад ингэсэн мэдгүй надад болохоор бүр эсэргээрээ харин ч бараг хавтээд хөдөлгөөд байгаа юм санагдаад. Тэгээ байсан ш. Мэдгүй юм чихэртэй юм чихэр араас нь бүр нэг юм яг усуух нь ууж байгаа юм. Гэхдээ араас нь нэг торт идмэрч юм шиг санагдаа. Ерөөс торт иддэг үйжиж тэгээд байсан ш. Нэг хит таарахыг туршаад байсан. Тэгээ надад бол хамгийн тохирох нь хооллолт юм бэлээ. Кето юм бэлээ. Гэтэ кетон дээр хэлэх юм болохоор одоо нэг сар барьж байгаа штэ тий. Сар барьчаад нэг 2 сар ч юм амрах хэрэгтэй юм бэлээ. Залхуулаад нэг юм 2 дахь одоо 2 сар үргэлжлүүлээ барингууд нөгөө яад юм тамиртахаас гадна хоолоо харахаар уур үрээд идэм блэ. Бүр ингээд амтахгүй санагдаад стресстэй тэрнээсээ олж стрессээ тахаар нөгөө жимийн хасалтны явагдах байгаа хэл та. Эхний нэг сар бол айгуу жаргалтай идсэн. Тэрний дараагийн сард мэдээ жоо хамбамаар л юм шиг санагдсан гэж бодлоо. Цэгээсэн. Миний хэл зар кето штэ. Яасан. Би кето захиалж эзэн санахгүй нэ ажил дээр бас нэг бор хайрцаг. Тэр чинь ажлын 5 хоног гэдэг байхгүй. Тэгээ би 2 өдөр нь алчаад болдгоо. Хамаа намайг юм. Тий. 2 өдөр нэртээ очиж нөгөө нэг өөрөө хийж идэх гэхлээр дандаа гадуур мадуур яваач юм энтэнд очиод ингээд ерөөсөө алчаад болдгоо. Тэгээ ингээд нэг турмаар идчихсэн буцаж болоо. Турмаар идчихсэн буцаж болоо. Тий нэг цайл өөрөө салхинд хийсэн шүү дээ. А тэгээ штэ хаалгуудыг илэн битгээл нэ кето чамайг ойлгох. Шинэ яг яах гэж байгаа юм бол. Тий. Тэгэл 5 хоног барьжсэн 6 дахь хоног дээр нь байхгүй 7 дахь хоног дээр нь бүр байхгүй. Тэгэл дахиад эхлээл 5 хоног барьдیں۔ Тэгэл 6 дахь дээр нь амиг чинь кет болныг аим гоё амттай санагдаж. Би тэгээд гоёсэн. Танаад кет биш үү бархаалцсан. халыг ээдэг юу байлаа. Би ингээ өөрөө төвчтэй. Ингээ аваад идэл идэр айгуу гоё амттай юм. Гоё гоё амттай. Тэр чинь сар гараа идэхэр амтгүй болно. Нэг баба ч юм уу дээ. Надад ингээд айгуу гоё аргаар хүн болгоно янз бүрийн л одоо спортууд ингээд тохирно штэ. Надад бол фитнес тохирохгүй мэдээд байхгүй. Үнээр мэддэг мөртлөө би ингээд салбаж найзуудыгаа дагаж яваад тэгээд одоо бүр ингээд батлаад тэрийг одоо болж байгаа байхгүй. Би сая 5 дахь орой нэг Эрдэнэт явчаад нэг ирээгүй юу. Тэгээд найзтайгаа цуг наа тосчод хоёлоор юу кофе уучаа шууд йогд ороо гэдэг байхгүй. Өдөр тэгээд юуээс дуртай юм чиг. Тэр багш нь ямсаа гоё заа тий. Айгуу гоё ингээд өвзөгний дасгал йог ингээд хамтарсан юм заагаад байгаа байхгүй. Тэгээд би чи йог хийдэг байсан юм уу гэд би 2 жил мэл баг хийжсэн. Тэгээд дундаа ингээд алдчихад байдаг юм уусаа. Надад айгуу тохирдог гэсэн чи тийм байна. Чиний бие чи айгуу нэг тийм хурдан ингээд сунал тавхаар юм байна гэдэг байхгүй. Тэгээд би ингээд боцсон. Яаж нэрээ би йогд яваад нэг жил мэл нэмэг дөрж явж штэ. Тэгсэн эмэгтэйний бие нэг юм. Одоо цэрний ус ингээд сунгаал пилатесийг дааш штэ тий. Ингээд юм шулуун болчих юм блэ. Явж байгаа хүртэл юм цэгцтэй амар ингээд янз бүр ингэж мэгж явж байгаа юм байхгүй заяа. Пүүцтэй явж шлиг амар ингээд цэгцтэй ингэж явдаг. Дээрээс нь жин гэсэн мангар ордог. Харин яг ч ерөөсө хөлрөгдөхгүй байхгүй юу? Юрдөөсөө хөлрөгдөхгүй байхгүй жим юм шиг би хөлрөгдөхгүй. Айгу гоё ингээд нэг дотоод өөх шатаалтай айгу сайн. Чи яг төсөө явуулсан. Тий явсан. Би чинь ер нь бол турхтаа йогоор л турдаг байхгүй юу? Яг ингээд үн дасгал хийгээд гэх юм бол надад ингээд нөө зүрхэнд ачаал авч болохгүй болохоор юу болдгоо, спиннинг болдгоо, фитнес болдгоо. Фитнес орлоо гэдэг юм бол зүгээр алхнуул гэхээс гүүж мүжлэхгүй байхгүй юу? Тэнгүүд юу яад идэг. Яг ингээд дасгал хийж турыг хэм бол нэгдүгээр талах нь эсвэл йог хийн. Тэгээ йогд надад агаар йог амар гой санагдсан. Агаар йог чи ингээд нөгөө агаараас ингээд юм уяа зүчээд тэгээд ингээд агаар дээр бийж идэг. Тэгээ ингээд хамгийн сүүлэн тэр уяан дотроо ингээд ороод ихвэгдэж ороод ингээд өөрсдөө ингээд уучраа олж ингээд ороод ингээд унтдаг байхгүй юу. Тэгээ тэр хэсэг мэсгэн амар гоё ингээд булчингаа амар чанга зөөр ингээд газар доор агаар хийхээс илүү хит дахин хийх. Гэхдээ газар доор йог хийхээс агаарт хийсэн хит дахин илүү тийм өндөр калори шатаалтай юм байна л да. Тийм уянаас ингээд хамаг чадлаараа зүгдэж мөгдөөл тэгэнгүүт ингээд булчингаа ажиллуулчаа тэр нэг 10 минутын тэр амралт нь бүр яг ингээд бүхэн шүнжэнгөө онцсон юм шиг хүнийг амар гоё амруулдаг. Яг ингээд амраал сэрхэд ингээд нэг бүтэн өдрөө таах хэмжээний амар гоё болсон байдаг. Яг ч тийм ер нь цусны яриг сайжруулдаг болохоор орой хийхээр бол зүгдгүй мэл аль хөглөө орой байвал нөө 5 дахь өдрөө орой морой хийж за баардаа дадлага болчих манай багш гэдэг даа. Тийм үү. Тийм нөгөө би ч нэг тэрний дараа ч нөгөө Ванеси яг газар
газрын ч явж нь одоо нэг ванесын явж байгаа Төрлийн тийм тэр агаар тийм зөндөө олон төрөл юм лээ. Тэгээ агаараа явд сүулт ингээд нэг 2 сар явж байгаа. Тэгээд тэр чинь гай учир нь бол айгүй гоё амар гэдэг. Хамгийн гол ингээд гарны ингээд хүч айгүй сайтай байгаад юм дээр учраа олчдаг. Хүний бишээ яванд ингээд орооцолчтой тэр уяаш нь тасрна гэдэг аюул баг. Тэр таад нь ороод ирэхгүй бол уяач юм бол тасрахгүй байхгүй. Тэгээд тэр ингээд нөгөө доошоо хараад ингээд нуруу муруугаа амраад хөвтөнгүүд ингээд босоод тэр хаачих юм. Яг одоо нөгөө фитнесээр хичээлдэг хүмүүсээ өгзөг гоё хийчихээр яа гэдэг шүү. Гарч армаар сагддаг шүү гэдэг шиг яг ингээ йогоор ингээ доошоо харж магаад ингээ зүсэн хэрэглээ ингээ сайжруулж байгаа. За хүчтэй хараа шүү 5 өдрийн орой дугаа очиж яваа шоудад алгалч байгаа гэдэг. Тийм үү. Би өөрөөсөө үргэлжлүүлж унтмаар санагдаад дөөсөн шүү дээ. Яаж яах нь өглөө явдаг болохоор ингээ амар нойрмо 6 цагаас усаад ингээ орсон. Тэгээ ажиллаа эхлэхээс өмнө ингээ дээж дээр явдаг сахгүй. Тэгээд ингээ үргэлжлүүлээд нэг 20 минут унтчих юмсан. Дахиад нэг 30 минут унтчих юмсан ингээ баг сэрээрээ гэхээр өөрөө ирэхгүй сэрэн. Тэгээ манай хөш амар гоё. Яг ингээл нөгөө нэг юун дээр амаркаал тэгэнгүүт ингээ бид нар даванд ороод гівтцэн байж ангууд ингээл амар гоё амин тос ингээл өнөртүүлээл. Тэгээл гоё намуухан хөгжим тавиал. Тэгэл дээрээс ингээл гоё хочиж өгөөл, хөлийн хочиж өгөөл. Тэгэл хөлийн хочиж өгтөө чихмхийг ингэж барьж мараал ингэж өгдөг. Тэгээд ингээд нөгөө нэг гарын халаа хөлийн юм өгч ингээд дарж марахаар амар гоё хамчаа. Тэгэл бүр яг л унтаал ямар санагдаад. Гар намраач жаалаа мэн л та. Миний үнэхээр сонирхтгүй юм яг фитнес хоёр. Бүр яагаад ч нэг тийм нэг тайп нийлэхгүй гэх юм уу? Би нэг явагд чаал ингэж суугаад ингэж төрлөх юм биш юм шиг байлээ. Тэгээд фитнес нэг кикбокс гэдэг багчаа хажуудлын фитнес таахгүй. Тэгээд ингээл тасал масал хийж байгаа хүмүүсийг харахаар ямар удаан ингэж боддог байхгүй. Кикбокс ч амар хурж харддаг. Гяс ингэж явж. Тэгээд тэнд нэг алхачлаа хань юм өнгөргөөл босцоожлаа. Амар төвхтэй сонгодод идэм аа. Йоо, бүжгээр бас амирх дурж исэн шүү дээ. Бүжиг бас нэг гоё. Тий. Ямар бүжиг? Нөгөө нэг багштай тэгэл олуулаа ингээл нөгөө бүжиг болгоноос ингээл үзээл нөгөө зумба, кизамба тэгэл зүгээр латин мат ингээл өдрөө алга өөр бүжиг ордог. Тим юунд яваад аягүйх дурж исэн. Тий. Тэр чи хэд 16 мургаанд ер нь миний амьдралдаа хамгийн нөгөө турхаа байсан үе тэр баха. Их сургуулаа төгсчөөд тэгээд яг бүжигт явдаг тэр хэсэгт би нэг 58, 59 өслөсөн баг. Би 55 дээр очиж байсан шүү дээ. Тэртээ тэрний шалтгааны нь юм мэдгүй оюутан багтаахгүй. Тэгээд 55 хүрээд хүрсэн чинь хүмүүс ч дургүй байсан, би өөртөө ч дургүй байсан. Би өөртөө тэгж тураа таалагдаагүй. Их тийм би биш болоод тэгээд ингээд нэг тааруулаад ингээд хувцас өмсөж байгаа юм л та. Тэгсэн чинь ингээд хоёр гуйны завсар ингээд нэг амар том зай гараа. Тэр чи юу гэвлээ? Амхорхоо болоод тэгээ ингээд бүр шүвийгээд битгүй нэг хэлцээ хийдэг яас болоод эйгүү мухайсан. Тэгээд нөгөө таарсан бүх хүмүүс нь яац өвдсөн юм уу гэл. Тэгээд би ингээд нүрэ будаад ч гэсэн нэг тийм байхгүй. Сэргэлт авахгүй. Тэгээд би за окей нөр турахад зогтдоггүй хүн гэж бас надад бэд юм байна. Манд бол тэгж амар ясаар суулгах зохгүй байна гэдэг. Юмдгүй тиймээс хойш 55 орж үзэг баг. 10 жилдээ ч би тийм амар турахаагүй. Ангийн банд миний араас ингээд хариун барьж сууж байсан. Порон араас ингээд гар нь орж ирээд ингээд хариун ингээд биш ингээд барьцаа сууж байсан. Тэгэхээр хариутай л хийсэн байгаа байхгүй. Юу байгаагүй. Тийм амар турахаа байгаагүй. Зөв. За тэгтээ одоо энэ шинэ жилээр тэгвэл заяа. Бүр ингээд одоо чинь 11 сарын дунд за 20 гэ бодчих тий. 19 биш үү 20 юм уу? 19. За 20. За ингэ шинэ жил болохоор чүүчээ нэг за сар гарангийн хугацаа. Сар гарангийн. Гэхдээ заримийнх нь 12 сар хэлчин. Тийш дээ 12 сарын 7 болоо 3. Одоо ер нь бол нэг сараас 10 хоногоос сарын л хугацаа байна. За нэг юм байна. 21 хоногт яаж хурдан турах вэ? Эрүүл аргаар. Хоолны дэглэм шүү дээ. Хоолны дэглэм тий. ChatGPT-гээс нэрээ асууж үзэж болох бах тий. Ингээд би тийм хийх туртай, ингээд хийх туртай, йог туртай гэдэг ч юм уу тий. Гэхдээ би ингээд өглөө оройдоо ингэж хоолдог, тэдэн килограмм гэдэг ч юм уу тий. Нүүрсээ багасгаал тэгэл үзэх бах та. Тэнгүүд ChatGPT айгуу сайн зөвлөгөө өгч магадгүй. За тэгээд өнөөдөр хамт байсанд баярлалаа. Нэг хоёр дахь ихэд хэрвээ та хоолны дэглэм барих гэж байгаа бол витамин заавал уух ёстой. Тэгэхээр гэр бүлийн гишүүн мөрсөөр байсан Джеймсон брэндээс одоо омегагаа нөхөх хэрэгтэй тий. Нөгөө нүүрс ус бүгд одоо хасчихж байгаа учраас ядарна. Тэгээд нөгөө хоолны дэглэм бариад ирэхээр хамгийн түрүүнд ядрахаас гадна толгой өвдөж эхэлдэг. Байнгын ингэ толгой өвдөж учраас тэр болгоныга яаж нөхөх гэхээр та витамин заавал уух хэрэгтэй. Тэгэхээр Монгол юм гэсэн бус албадаар зарагдаж байгаа учраас Игнат Ялдар Джеймсон брэнд за баталгаатай чанартай бүтээгдэхүүнийг авч хэрэгтэй. За тэгээ бүсгүүчүүд нь тураад агаарай. Өөрсдийнхөө бас турсан түүхүүдээс комент хэсэгт хуваалцаарай. Тийм ээ. Дараагийнхаа дугаараа иргэн баярт харуулцгаая. Түр баяртай. Баяртай. Тэсээ дундор нэг хөвшөөчлөө хучлаарай.
Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.